Та ядарч байна гэдэг нь ажлын ачаалаас болоод ядарч байгаа биш. Эсвэргээрээ энергиэс болоод ядардаг. Гадаад энерги, дотоод энерги, өөрийн энерги, орчны энерги гэх мэтлэн зүйлүүдээс болоод ядардаг учраас хүн өөрийнхөө энергийг өөрөө л хамгаалахгүй бол өөр хэн нэг ирээд таны энергийг хамгаалж өгнө гэж байдаггүй. Тэгэхээр өдөр бүр та энерги зарцуулаад нийгэмд оролцоод ажиллаад явдаг учраас энерги хамгаалах, энерги сэргээх аргуудыг мэднэ гэдэг нь бол яг энэ 900-д хамгийн чухал мэдээлэл байгаа. Ингээд өнөөдөр би та нартай 2 минутыг өөртөө зарцуулаад энерги хамгаалаад энерги өсгөх аргыг зааж өгье. За ингээд энэ аргыг хийхин тулд та цэг суугаад хөлөө сайхан газарттай яг ингээд улаан сайхан тэгшгэн тавьж агаад нуруу цэх. За тэгээд амьсгалаа нэг сайхан гүнзгий аваад гүнзгий гаргаад гараа урдаа ингээд яг таны урд чинь хоёр гараа хоёулангийн бөмбөлөг тэрсэн. Та нэг бөмбөлөг тэрсэн байгаа юм шигээр гараа бүрэг хилээд ингээд урдаа авна. За ингээд нүдэ анжаагаад яг энийгээ хоёр гараа хоёулангийн зэрэг нэг ойртуулад, нэг чаашлуулад, нэг ойртуулад, нэг чаашлуулад удаан яг тогтвортой хөдөлгөн. За ингэж хөдөлгөхдөө нүдэ зулайнаад би өөрийнхөө энергийг өөртөө цуглуулж байна гэдэг үгийг хэлээд за ингээд яг гоё мэдэрч хийсэн гарын алгаараа өөрийн энерги аура энерги цуглуулж байгаа мэдэрч хийсэн хүнд бол гарын алганд нь ингээд энерги эрчмийн хүч даралт байгаа нь мэдрэгдэнэ. За үүнийг ингээд 1 минут орчим хийж дуусаад энерги дараа нь төгжин сайхан цэг сууж агаад гарын алгаа урдаа авч агаад нэг гараа зүрхнийхээ үрдэн дээр тавьж агаад хамраараа урт амьсгал аваад 20 секунд тэр амьсгалаа төгжин. 20 секунд төгжихтэй мөн бүх анхаарлаа амьсгал дээр төвлөрүүлээд би өөрийн энерги хамгаалж байна. Би өөрийнхөө энергийг өөртөө цуглуулж байна. Миний энерги бүрэн бүтэн болж байна гэдэг үгийг буюу одоо командыг өөртөө хэлээд за тэгээд амьсгалаа төгжиж дуусаад амаараа амьсгалаа урт зөөлөн 50 гаргаад за ингээд хэдүүлээ 2 минутын хугацаанд өөрийнхөө энергийг хамгаалаад цэвэрлээд авлаа гэсэн үг. Ингээд та нартай амжилт хүсье.